За hi guys. Ямар хэрэг бичлэг хэлгмээр нь манайхан коммент бичээрэй. Манайх бүгд ойрын баатруудын бүгд орж скилддэг. Тэгээ айлынх нөгөө барьж аваад өндөр дэмжлэг магадaltaй учраас би фрамс авч хүмүүс авах гэж фрамс авсан байна. Шинээр эрлийн их дарамттай хэрэгүүдийг манайхан мэдэх байх. Ерөн зөвшөөнөр тоглож байвал манайхан ингэ зэрэгээ өөртөө төрүүлж авахгүй байхыг хичээх хэрэгтэй манайхан. Манай кор ирээд наваад тусалж байгаа болохоор ингэ гайгүй. 2 раунд бол ингэ ер нь л жоохон муу раунд болохоор кород байгаа даа. Зөвшөөн фликертэй болохоор гинт башнаас гаач ирж байгаа гэж скедэж хаалж байгаа. Харж байгаачлаа айлын Ромын ингээд сэргээ таварт нь орж өгөхөөс хамгаалаад мижи эртэл ингээд өөрөө зохиолоо хийж байгаа. Энэ бол нэг Ромд бас зайлшгүй нэг сурах тип байдаг байгаа. Ер нь бол Godline, Maxman болон Age-тэй ингээд сэргээ сэвж өгч байгаа. Айлын миж ингээд сая бид нар харагдахгүй байхад ер нь бол ингээд намайг дагаж хөөж ингэж биетлүүлээд манай Юзанг болон 2 stand дараад ингээд маш урд өгч байгаа. Фликерээр дарж амжилтгүй. Энэ бол энэ харж байгаа ч 2 зэрэг ингээ өгч чаас. Ингээд ер нь мэдээ мэж ер нь ингээ сугараа явчихдаг байгаа. Ер нь олж төрөхгүй. Гол даваач бага юм гэсэн. Өмнөх хөчлөгөн дээр хийсэнчлээ. Мэдээж өмнөх хөчлөгөн дээр ярьсан зүйлсээ би тагч тавтахгүйгээр явах хичээх болно. Харж байгаачлан зөвшөөрн бол одоо 4 хүрээг байгаа. Би бол зэрэг 4 үдж байгааг харж байгаа тав. Тэгэхээр ер нь бол вар бол манайх илүү гэсэн үг. Техникийн талаар ярих юм бол ер нь бол Paramis Carmela-гийн уултан дээр үнэхээр амар дэмжлж чаддаг. Гэхдээ зарим бусад үед бол Paramis support талдаа болохоор нэх өндөр magic damage үзүүлдэггүй тийм тэр танай тийм чи magic damage дутдаг. Гэхдээ манай болохоор нөгөө гус юм. Жаа явах болохоор ер нь гайгүй өндөр damage гэсэн. Ихэнх нь magic damage авчвал бас хэцүү л дээ. Magic damage айлхан зүйл дотор аваад байдаг. Тэнд яг эзэн гохор гайгүй. Айлын гохор ярих юм бол ер нь бол кале авсан. Кале иймэрхүү баздаг хэр амир юм байх юм бол brass damage-тэй хэрэг ахартай гинт шууд авсан damage-тэй. Айл шинтэй гэхдээ айлхаа кэрэгэд 2 өндөр damage авахаас гайгүй. Манайх ер нь сайн анзаарч байгаа хэрэгтэй ганцаараа юм уу эсвэл 2 3-уулаа тоглож байхдаа нэг нэгэндээ ингээд мэдээлэх хэрэгтэй. Жишээлбэл одоо айлын жишээ free fire skill-ээр хэрэгэлсэн гэсэн үг. Тэгэхээр анзар stance гарах боломжтой болсон одоо. Тэгээд ганц зөвхөн skill нь ultimate skill гэсэн. Ultimate skill нь удаан уншдаг болохоор нэг хийцэн байх үед тэгээд дахид зөвхөн боломжгүй. Нэг ойртол юм бол ална гэсэн. Тэгээ бодож хэрэгтэй. Одоо энэ ямар зөвхөн боломж байхгүй дайг удаан ална гэсэн бодлоо. XP өгсөн болохоор энд бол тэгээд манай эзэмгийнхаа лейнинг цэвэрлэж өгч өөрчн сэрэггүй бол тэр лейнинг бишч чадахгүй ч гэсэн ингээд лейнинг аваад өгч байгаа. Гол тэгээд бушилж байна.
Sorry. I've been painting every fence I know, every color pleasing to the sight. 'Cause before you go and walk away, yeah, you better know where you're going. Алим чийд шивж явал ингээд импог наваад энэ доош явж ингээд тэр импого өөрийнхөө хүн хэлэх хэрэгтэй тэгэхээр юм чинь ингээд ахыг татаад ирж байгаа юм ба шүү эсвэлээ зүгтах арга талаа бодож байна гэсэн. Хэрвээ хүч өгөх юм бол таврыг хамгаалах хэрэгтэй. Хэрвээ үнэхээр хамгаалах боломжгүй зэрэг олонтой айлынхан чи бүр ер нь бол скил нэг бүрэн бүтэн скил огт хийгээг бол ер нь бол орхичоо тавар өгчих нь зөв шүү манайх. Манайх ингээд таварлаа орохоор ингээд өвтөд дараад гайхаж магадгүй хоёр удаа болоо. Энэ бол ер нь бол таврын дэмэжийг нэг шингээж авч байгаа юм да. Энэ бол айлын дэмэж шингээдэгтэй үйлчлэг орж тусан гарсдаг бол айлын хөрөөнүүд ингэж алж байгаа. Парамиста баг ер нь бол бөөндөө орж амар дэмэжлэх хэрэгтэй бөөндөө цогц байгаа. Амар парамиста баг бол ер нь айлын дэмэж болж дайрж дайрдаг юм. Ингээд явахтаа зүгээр иж болохгүй энэ тэнхийн юм паваад хэрэг юм хэвдэж юм эсвэл энэ рүү орцсондоо гэдэг болгоомжтой башнаасаа болгоомжтой явахтаа тэднийг удаашруулаад төлөвлөдөг. Энд бол алирон ганцаараа бусдын ингээд доош явцсан байгаа учраас алирон хамаагүй үлтэй хийж чадахгүй. Үлтэй хийхэд би тодорхой тийм стилийг нэвтрэх гэж тийм учраас ер нь жоохон ойртсон. Бусдын үднийх ойртох шаардлагатай. Бас манайхан төрөлцөн бичлэгээр хийсэнчлэн зэрэг саарахтай. Манай зэрэг дээр катапул нь хоёр байгаа учраас ер нь айлын зэрэгтэй тулах юм бол манайх илүү олон болоод уушаа төрөд юм шиг өчтөд тийм учраас тийш нэг хэрэг явах шаардлагатай байлаас. Тийм учраас мэд юм уу доор байлтаа тавьд ер нь манай талтай л гэсэн үг л дээ. Нэгдүгээр скилийн дараад ингээд хурдан болчдөг учраас ингээд найцсашаа болоод байгаа шалтгаан нь айлаа скил нь хийлгэж буртаж ингэж скил нь алдуулж аваад угаараа орж хийх гэдэг учраас юм байна. Жишээлбэл ингээд альба уртаа хийжлээ, рамен хоёроо хийжлээ. Спорт талдаа болохоор нэг ороод ахих шаардлага байхгүй. Хүмүүсийн автлаас орж хүмүүсээ дэмжиж айлынх нэг айлгаад хүмүүсээ аваад тэгээд юм ажиллаад нэлээд алдаа. Ер нь ямар ч мэзээр ингээд таарч сурчих хэрэгтэй. Sorry. Эндээс манайх ингээд линейх зэргүүдийг хараа суучих хэрэгтэй. Дээр бол одоо айлынхан нэг зэрэг, араас нь дахиад нэг хороо зэрэг ирэхээр манай зэргүүдийг дийлнэ дахиад бүшлээд гэсэн учраас тийм учраас линейх зэрэглэх хэрэг шаардлагатай. Итгэн сэвэлжээд хий үедээ сэвэлжээд дараа нь ард төлөв нь ламар гэдэг шүү. Энэ хүүд ер нь башинд байгаад айлынхан яг хаана байна? Аль Баатар нь айланд руу явж юм?
ялгаш руу орох гэдэг нь ингээд инфо аваад ингээд нуугдаад үзэх хэрэгтэй шүү. Сая харсанчлан ингээд бүгд орох юм бол айлын дэмэжийг бол амар гош шингээж авдаг байгаа програмаас болдог. Тань тасанчлаа ром бид хоёрын айлын ромыг дэмжиж чадахгүй жоо шууд хаяад эцөнгөтэй нийлж айлын мэйжийг алах гэж тийшээ ойртох гэж явж байгаа. Би хэрэг чинь ингээд хамаагүй ганцаараа ингээд бэклайн руу норж дэмж дэлгэрийг алах гэж байгаа өөрөө хөвтөг учраас хамаагүй орхиж болохгүй. Парамасын нэг гой тал нь ингээд олон зэрэг аваад кил ороод энэ сөвлөө пассивас хөлөөрөд аваад ингээд маш хурдан дурдаг. Энэ харж байгаачлан манай жай бас дээтэд зөвлөж хийж байгааз ер нь иймэрхүү механик скиллүүдийг ингээд сурчих хэрэгтэй. Хүмүүстээ ер нь бол ингээд ямар ч сан өлтөө гэж хүмүүс нь харна. Гэхдээ яг хоо тоглолтондоо болоод ингээд анзаардаггүй учраас ер нь бол ингээд харуулж хэрэгтэй. Өлтч нь юм байна. Ингээд унш хараа болоогүй байна. Хэдэн секундээр уншлаа гэдгийг харуулаад ингээд бэлдүүлчих хэрэгтэй. За дараагийн бичлэгээр уулзалтаа түрүү иртээ манайхаа лайк болон саббат дарахаа мартахгүй заа.